Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын эрх зүйн танилцуулгыг оюун талаа утган жаргалнаар бэлдэв. Экологийн эрх зүй гэдэг нь байгаль орчныг үр ашигтай ашиглах, хадгалах, өнөө үеийн болон ирээдүйн ашиг сонирхлын үүднээс байгаль нийгмийн харилцан үйлчлэлийн хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний цогц юм. Олон улсын гэрээ гэдэг нь гэрээ, хэлэлцээр, пакт, трактат, конвенц, тунхаглал, албан ёсны мэдээ, коммюник, протокол гэх зэргээр олон янзаар нэрлэгдэх олон улсын бүх хэлэлцээрийг хамарсан ухагдхан болно. Хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын нийтийн эрх зүй гэдэг нь хүрээлэн орчныг хамгаалах, түүний бүрэлдэхүүн хэсгийг зохистой ашиглагтай холбоотой эрх зүйн субъектүүд хооронд үүсэх харилцааг зохицуулдаг зарчим, хэм хэмжээний нийлбэр цогцыг хэлнэ. Хүрээлэн буй орчны эрх зүй нь шинэхэн салбар бөгөөд харилцан биеэ нөхцөлдүүлж байдаг далай, сансар, агаар зэрэг бусад салбартай нэгт уялдаатай ойлголт юм. Түүхийн хувьд хүрээлэн орчныг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа 19-р зуунд үүссэн боловч зөвхөн байгалийн тодорхой объектыг хамгаалах хүрээнд хоёр талт гэрээнд үндэслэгдэж байв. Хүрээлэн орчны бохирдол, байгаль, экологийн гамшиг, сүрэл зэрэг нь 20-р зууны хагасаас дэлхийн нийтийн анхаарлыг татаж эхэлжээ. Нэгдсэн үндэстний байгууллагын хүрээлэн орчны хөтөлбөрийн бүртгэлээр өнөөдөр 1000 гаруй олон талт гэрээ, 3000 орчим хоёр талт гэрээ хэлэлцээр үйлчилдэг байна. Эдгээрээс хүрээлэн орчныг хамгаалах үр дүнтэй нь олон талт гэрээ бөгөөд тэдгээр нь түгээмэл шинжтэй байдаг. Хүрээлэн орчныг хамгаалах улс байгалийн нөөцөө эзэмших алдашгүй эрх юм. Улс өөрийн хязгаараас гадна орчинд хохирол учруулах, урьдчилан мэдэгдэх ба мэдээлэл солилцох, болгоомжлох арга хэмжээ авах, нөлөөлөх байдлыг үнэлэн тогтоох зэрэг зарчмууд үйлчилнэ. Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий ассамблеийн 1974 онд улсуудын эдийн засгийн эрх үүргийн хаартыг баталсан. 1973 онд нэгдсэн үндэстний байгууллагын хүрээлэн орчны хөтөлбөр буюу ЮНЕП байгуулагджээ. Байгаль орчныг хамгаалах, экосистемийн аюулгүй байдлын асуудал бол 20-р зуунаас 21-р зуунд шилжиж байгаа энэ үед хүн төрөлхтний хамгийн эмзэг асуудлын нэг байсаар байна. Хүний нийгмийн оршин тогтнох, глобал асуудлуудыг шийдвэрлэх хэсэг нь экологитой холбоотой. Агаар мандлын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол, ургамал амьтны ертөнцийн мөхөл зэргээр хүмүүс байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлж байна. Экологи гэдэг нь фокус гэр орон, зогс, сургаал гэсэн утгатай грек гаралтай үг ба оршин байгаа байгаль орчин болон организмын хоорондын харилцаа, амьд организмын амьдрах нөхцөлийг судлах шинжлэх ухаан юм. Уг нэр томьёог биологч гэтэл амьд бодгаал өөр хоорондоо болон орчинтойгоо харилцах харилцаа нь биологийн маш чухал салбар хэмээн анх санал болгожээ. Экологийн эрх зүй гэдэг нь байгаль орчныг үр ашигтай ашиглах, хадгалах, өнөө үеийн болон ирээдүйн ашиг сонирхлын үүднээс байгаль нийгмийн харилцан үйлчлэлийн хүрээнд үүссэн нийгмийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний цогц юм. Экологийн асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн чиглэлд байгаль хамгаалах ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсруулгүй болгох үйл ажиллагаа. Байгаль орчныг хамгаалах болон түүний баялагийг ашиглах хүрээнд хууль ёсыг хангахад чиглэгдсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа. Олон улсын эрх зүйн харилцааны хүрээнд дэх төрийн үйл ажиллагаа. Байгаль орчныг хамгаалах төрийн эрх зүйн бус үйл ажиллагаа хамаарна. Монгол улсын үндсэн хуульд иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэмцэл алдагдахаас хамгаалуулах хэрэгтэй гэж заасан. Түүнчлэн дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шинэлэг нээлт, нэгдсэн шийдвэртэй хөл нийлүүлэн, олон улсын гэрээ, конвенцийг сойрхон баталж, нэгдэж орсон. Монгол улс нэгдэн орсон олон улсын конвенцүүдэд озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц, удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын конвенц, аюултай хог хаягдлыг хилт амнуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц, аюултай зарим химийн бодис болон пестицидыг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшөлдсөх журмын тухай Роттердамын конвенц,
Биологийн төрөл зүйлсийн тухай конвенц ба биологийн төрөл зүйлсийн тухай конвенцийн био аюулгүй байдлын тухай Картагены протокол. Ганц сүлжилтэд ноцтой нэрвэгдэж буй орнуудын болон Африкийн сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн конвенц. Өөр амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн Киотогийн протокол. Амьсгалын өөрчлөлтийн тухай нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенц. Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах Боннын конвенц. Олон улсын ач холбогдол бүхий ус, намархаг газар, ялангуяа усны шууд олноор амьдардаг орчны тухай конвенц. Хүн ба шим ертөнц хөтөлбөр. Далайн хайлан агнуурыг зохицуулах конвенц. Биологийн олон янз байдлын тухай конвенцийн генетик нөөцийн ашиглалт, түүнээс гарах үр шим, ашгийг харилцан тэгш шударга хуваарлах тухай Наваягийн протокол. Био аюулгүй байдлын тухай Картагены протоколын хариуцлага тооцох ба хохиролгүй болгох тухай Навая Куала Лумпурын нэмэлт протокол орно. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын нийтийн эрх зүйн хүрээнд хийж буй Монгол улсын томоохон ажил билээ. Энэ хүрээнд ойн сангийн нөөцийг тооцоолох, хөрөнгө оруулалтын төлөв болон хөдөлгөөний үр дүнд үр тарьц суулгацын нөөц 4 дахин нэмэгджээ. Танилцуулгад олон улсын эрх зүй. Олон улсын нийтийн эрх зүй гарын авлага. Эрх зүйн ерөнхий онол. Legal Info цахим хуудас зэргийг ашиглав. Хуульч шуухай хүрээлэн буй орчныг хамгаалах олон улсын эрх зүйн талаар танилцууллаа. Бидэнтэй хамт олон улсын нийтийн эрх зүй судлаарай.